Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн дүрслэх урлагийн 6 дугаар ангийн хичээлээр бүгдээрээ шог хошин зургийг хэрхэн зурж сурах вэ гэдэг аргыг судалнаа. За тэгээд энэ хичээлийн маань зорилго бол шог хошин зургийн аргаар өөрийн бодол төсөөллөө илэрхийлж гаргах. За шог хошин зураг зурах арга барилд юм суралцах юм зорилготой байгаа. За шог зураг нь бол нийгэмтэй нийгмийн өмд төрхийг одоо хошин дүрслэлээр илэрхийлдэг. Нэг сайн шог зураг бол мянган хүүхдэд тэнцдэг гэж ийм үг байдаг. За тэгэхээр багш нь өнөөдрийн хичээлээр одоо хоёр арга зүйгээр яаж хэрхэн одоо шог зургийг зурах вэ гэдэг эхний арга тайлбарлаад ингээд явчих. За шог зургийн төрлүүд бол үндсэндээ 3 төрөл байдаг. Нэгдүгээрт нь улс төрийн шог зураг, хоёрдугаарт нь нарга шог зураг, гуравдугаарт нь хошин хөрөг буюу нөхөрсөг шог зураг гэдэг ийм 3 үндсэн төрөл байдаг байна. За шог зураг нь шүүмжлэлт хөгжилтэй улс төрийн агуулгатай ийм ерөнхий агуулгын хувьд бол иймэрхүү байдаг байна. За зурх арга барилын хувьд хар цагаан буюу одоо хар зургаар илэрхийлэх, за нөгөөх нь өнгөтөөр илэрхийлэх, нөгөөх нь компьютер графикаар буюу компьютерийн хэрэглээний програм дээр ингэж ажиллах ийм ажилласан ийм бүтээлүүд төрлөөр одоо бүтээлээ тойрдог байх нь байна. За тэгээ өнөөдөр багш та нарт хар зургаар болон өнгөөр хэрхэн одоо хүний зан төрхийг илэрхийлж гаргаж нөхөрсөг шог зураг гаргах вэ гэдэг энэ аргыг зааж тайлбарлаж өгье. За биднэрт хичээлийн хэрэглэхэд юу шаардлагатай вэ гэхээр өнгийн палмастер, хар өнгийн маркер, за тэгээд харандаа, өнгийн харандаа, зургийн дэвтэр, хоёр ширхэг бичгийн цаас, скотч, нарийн скотч ийм хэрэглэгдэхүүнүүд одоо бидэрт гарын ойрхон байвал зүгээр байна. За тэгээ одоо бүгдээрээ хичээлийнхаа арга зур орё. За одоо эхнийх нь бол одоо бид нар нүдийг дүрсэлдэг. За тэгээ нүдийг дүрслэхдээ хүүхэлдэйн киноны баатруудын зан байдал, зан төлөвийг харуулахад одоо нүдээ бол ингээд эхний зураг халах маань ихлээд хөндлөн зураасаа зураад үргэлжлүүлээд ийм дугуй хоёр тойрог ойрхон зураад ингээд ийм байдалтайгаа. За тэгээ энэ дээр хөмсгөний хөдөлгөөн гэдэг бол маш их чухал одоо характерыг илэрхийлэх чухал одоо үүрэг гүйцэтгэдэг учраас энэ хөмсгөний хөдөлгөөнийг бас сайхан гаргаж өгөх хэрэгтэй чухал болов гэж бодож байна. За тэгэд дараа ер нь бол одоо нүдний хөдөлгөөнүүдийг ихгүй өөрийнхөө энэ хөмсгөний хөдөлгөөн эдрийг гаргаж ирс дээр бол бас тэр тухайн зурх гэж байгаа илэрхийлэх гэж байгаа зан төрх характерыг одоо маш их гоё тодтогч ингэж сэтгэл санааны байдлыг илэрхийлж одоо харуулдаг байгаа. За одоо ингээ бүгдээрээ нүднүүдээ эхлээд дүрслээд үзье тийм ээ. За ерөнхийдөө энэ бол хүүхэлдэйн киноч гэдэг юм уу иймэрхүү график дүрслэлтэй хөдөлгөөнтэй ийм зүйлүүд дээр гардаг боловч яг одоо энэ хүний сэтгэл санааны байдлыг илэрхийлж гаргадаг онцлогтой. Энэ онцлог маань одоо бидний хүнтэй харилцаж хандах, хүнтэй харилцааны хандлага тогтоох маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За одоо тэгэхээр бүгдээ хамрыг одоо хэрхэн зурах вэ гэдэг рүү шилжиж орё тийм ээ. За нэгдүгээрт нь дугуй. Үндсэн дүрсийнхаа дугуй тойрог дүрсийг зурчин. За энэнийхээ энэ талаас нь ахуулаад ийм хоёр одоо хамрын хоёр талын угалц шиг тий тэрийг ингэж зурчих нь байна. Тэгээ энэ угалцныхаа доор нь хамрынхаа нүхийг бас зурах хэрэгтэй юм тий. Энийг ингэж ингээд жижиггээ гэж тэмдэглэчих юм байна. За тэгээд энэ хамарнаас дээш явсан хянганых нь ясыг ингээд тэмдэглээд орхичихно. За тэгээд ингээд
одоо сүйдэрлэлт хийгээд ингээд нэг юм пагдгаар автгаар хамартай хүний хамар байж жишээд. За энийг ингээд өшөө сайжруулад туршилж үзцгээе. Одоо нүдтэйгээ холбоод гэсэн үг шүү дээ. За нэлээд том хамар зурч хошин зураг учраас тэр үүнийхээ нэг альва нэг эрхтэн онцолж те том хамартай, нахиу өндөр хамартай, янз янзын хамартай тийм хүмүүс байдаг шүү дээ. За тэрийг илэрхийлж харуулахын тулд за ингээд за тэгээд одоо энэ дээр жинхэнэ хүмсэг нүд эдрийнхээ байрлалыг тодорхойлоод өгч тэ. За нүдээ анцсан байрлалтай ч гэдэг юм. За тэгээ хүмсгөө энэ дээрээ зурчна. За энэ одоо нүд хамар хоёрын харилцаа бол нэлээд урт болсон учраас энэ дээр бас нэлээд жимбгэр тийм уруул байвал их зөвхөмжтэй харагдуулах гэж бодож байна. За янз бүрийн л уруул хийж болно л доо. Нэг холбоолохгүй, нэгдлийн онцлсон. За тэгээд дээд уруулаа бол ингээд сүйдэрлж хэрэгтэй өдөр. Сүйдэрлээ. За ингээд явжин суулгаад ингээд. За энэ дээр бол ингээд ангаалгаж болно те. Хажуудалд нь гаргаж болно. Хэлбэр яг толгойн үндсэн хэлбэр орж ирээг учраас бүгд энэ дээр ийш нь ингээд ингээд ангаалгаа зурчиж бас болж байна те. Гайхсан байдалтай. За тэгээд ингээд шүд. За ингээд ерөнхийдөө царайныхан үндсэн хэлбэр рүү орчлоо бүгдээ. За энэ дээр одоо дараагийн алхам руу шилжихдээ бол бүгдээ яг хөхөр зэрэг дүрсээр шилжицгээе. За одоо бүгдээ нүд хамар амтаа холбосон бол одоо яг хэлбэртэй одоо толгойнхоо хэлбэр бүтцтэй холбоод ингээд зураа авчи. За үндсэн 3 дүрсээ ашигласан ийм байгуулалтаар. За гурвалжин ерөнхийдөө ийм гурвалжин толгой яаж зурагдах вэ гэдэг бүгдээ үзнэ. За тэгээд эхлээд эрүүнээс эхлээд явчих те. За ерөн гурвалжин ийм толгойтой шанаа өргөнтэй. За тэгээ шанаа өргөнтэй ийм гурвалжин дүрсэнд багтж гаарч юм шиг тийм хэлбэртэй толгойтой хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг нөхөрсөх шог байдлаар бас ингэж харуулж болох нь байна. За ингэ ясаа зурлаа. За ингээд нөгөө хамар руу орж ирж байна те. За ингээд хамраа зурсан бол одоо амын зурна. За тэгээд эрүүгийн зурч өтер. Одоо энэ дээр жих ороод ирэхээр их гоё болоод өшөөгөө за үсийн зурч те. За энэ гурвалжин толгойтой энэ эрүүн ингээд ийм өргөн гурвалжин тийм нэлээ эрүүтэй тийм суурьтай. Тэгээд дээшээгээ ийм гурвалжин бүтцтэй толгойн дээр л ингэж харагдах нь байна. За дараагийнх нь үндсэн дойргийн дугуй төрсөн дотор хэрхэн багтах уу гэдэг бүгдээрээ зурж үзье. Бас л ялгаа байхгүй бас хамраас эхлээд баримжаа аваад за дугуй дүрс учраас юм амын ангаалгачтай нилээ яаж байгаа юм бэ гэдэг юм уу тийм одоо сэтгэл санааны тогтургүй байдлыг харуулсан байна шүү дээ. За тэгээд энэ дэж ихээ багтааж гэж сайхан дүрсийнхаа талбайгаа бас мэдрээд зохиочвол. За энэ маань ингээд дээхэн гараад ирлээ. За энэ хамар дээр одоо жоохон сүйдрийг төгчтэй. За ингээд гараад ирлээ. За ингээд үндсэн 3 дүрсийнхаа 2 дүрс дээр зуртлаа бүгдээрээ. Одоо дөрвөлжин дүрсэнд багцсан толгой. За дөрвөлжин дүрсэнд багцсан толгой. Хэрхэн дүрслэх вэ гэж. За ингээд
элдв хэлбэртэй бит дотор яаж байрлаж одоо хэлбэрт байрлуулж зурж болох уу гэдэг одоо бүгдээр үзцгээе. За нэг ийм фар шиг хэлбэртэй толгой бас байж болно шүү дээ. За тэгээд энэ дээр хэрхэн зурх вэ гэдгийг багш нь үзүүлээ. За ингээд чихнээс нь үүсрэн гадна талаас нь бүгдээр хийгээ явчих. За чих. За тэгээ хүүхдүүдээ бүхэн дэвтэр дээр зурж байгаа болохоор одоо бүгдээр их гоё өнгийн палмастраар давхар хийгээ бол тэ. Яг ингээд зураасаа ялгаад өнгөөр англиад зурвал бас зураасаа өнгийн зураасаар бас ялгаад явбал яг үнэхээр гүйцэтгэлтэй дуусаад ирэхин үед бол сүүдрээ ч юм уу аялыг гоё харагдуулах уу гэсэн тэр хэсгийг гоё харагдуулах гэж байгаа хэсгийнхаа хэлбэрийг бол одоо будаад ингээд өнгөт нөхөрсөг шог хөрөг зурвал зурж бас болно шүү дээ. За тэгээд нэлээд урт том хамартай. Унжгаар том хамартай. За тэгээ уруул нь бас цомбуур юм том уруултай. Энэ жавжнаас ингэсэн. Ирүүг нь бас гоё тодтоход өгч тэ. Гоё юм том ирүүтэй. Ингээд том ирүүтэй, том хазартай ийм болоод эхэлж штэ. Нөгөө төрөөнийхөө зурган дээр зураасан дээр ингээд ажиллаа явчихж байгаа байхгүй. За ингээд ус рүү орж ирж байна те. Ус рүү орж ирлээ. За ингээд энэ бол элдв хэлбэртэй одоо яг тийм одоо элдв хэлбэрт бүтцтэй зургийг бол иймэрхүү байдлаар бас түрүүний бүгдээ эхний алхам дээр орж исэн нөгөө хамар зурх, нүд зурх юугаа холбоод одоо энэ дээр бол ингээд уруулам тэгээд үс ингээд бүх хэсгүүдтэйгээ ороод ирэхээр зэрэг ингээд яг шог хөргийн маань үндсэн агуулгын хэлбэр нь бол гараад ирж байгаамаа. За одоо багш та нарт тоогоор хэрхэн шог зураг зурж болох вэ гэдгийг үзүүлье. За эхлээ 3-ын тоогоо ингээд дүрслэл чинь. Тэгээ энэ 3-ын тоогоо цааш нь ингээд баяжуулаад амаа ангаасан тийм буржуурстай хүн зурхыг та нарт зааж өгье. За ингээд эндээсээ ингээд том хамраа зурчин. Энэ дээрээ ингээд нүдээ зурчиж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө 3-ын тооны үндсэн бүтц энэ дээр яв харагдаж байгаа болоод эндээсээ залгуулад ингээд цаашаа үргэлжлүүлээ баяжуулаад зурчиж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо ингээд нүдийнхаа дотор талын хүүхэн хараг зураад энэ дээр хөмсгөө ингээд гоё гаргаад өөр ингээд сайхан урт хөмсг гаргаад ирчээ. За тэгээ ийшээ ингээд толгооны яс ороод ирэн. За одоо энэ дээрээс харин үзгээ зурж байгаа харандаага салгаад за ингээд чих рүү орчээ. За одоо энэнийхээ жоохон урдаас үсээ ингээд буржуур үстэй зураад нааш нь ингэж оруулж ирээд ингээ харах юм бол нөгөө 3-ын тооны хэлбэр маань энэ дотор хадгалаатай байгааз тийм ээ. За ингээд ийм тоогоор бас ингэж илэрхийлж болох нь шүү дээ. За энэ дээр одоо сайхан амаа ангаацсан юм чи мэдээж шүдийг бас зурцгаая те. За ингээд шүдээ зурцгаая. За ингээд 3-ын тоог тооны байгуулалтан дээр яаж шог хошин илэрхийллийг гаргаж болох уу? Зам байдлын илэрхийллийг гаргаж болох уу гэдгийг харууллаа багш нь. Одоо 2 дахь арга зуруугаа шилжиж. Энэ бол бид нар орон зайн төсөөлөл баримжаа хөгжүүлэх ийм арга байгаа. Тэгэхээр бидэрт гарт ойрхон та нар одоо яг зориултын анги танхимд хичээллэг учраас ойрхон байгаа тэр хараа зурчгаар нэг иймэрхүү хөрөг зураг янз бүрийн алдартай хүмүүсийн ч юм уу тийм хөрөг олонний танил хүмүүсийн хөрөг зураг байвал тэрийг гаргах чараа. Тэгээ бидэрт шаардлагатай зүйл багш нь түрүүнд танилцуулсан тийм. Тэрийг эхлээд ширээнийхээ давцсан дээр цаасаар бэхэлж нарийн скотчдод. За тэгээд харахгүйгээр зурна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг орон зайн баримжаа төсөөлөл бий болж байгаа. Бидний зураг анхаарал маань зөвхөн энэ фото зурганд дээрээ буюу зурхаж байгаа тэр зургаа хошноор зурх гэж байгаа шүү дээ. Зурж илэрхийлэх гэж учраас энэгээр таглаад харахгүйгээр зурна гэсэн үг. Харахгүйгээр ингээд зураад гүйцэтгээд бүгдээрээ дүрслээд үзье тийм ээ. За
Тэгэхээр эхлээд зурж эхлэхээс өмнө энэ цаасныхаа дээд доод зах баруун зүүн захынхаа энэ хэмжээг ингээд бүгдээр гараараа ингээд тэмдэглээд авчихна. Тэгээд дээрээ ингээд 1 2 3 удаа ингээд харж агаад цаасаа харж агаад ингээд зурчих штэ. За дараа нь нүдэ анж агаад нээгээд аниад нээгээд ингээд ерөнхий цаасаа дүүргэж зурна гэдэг ойлголт. За цаасны багцаа баримжаа энэ хавцаа байх юм байна гэдэг ойлголт энэ дээр явж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэрийг анхаараа. За тэгээ боллоо гэж үзэх юм бол цаасаа ингээд тагалчих юм байна. За тэгээ цаасаа тагалж агаад нүдний анхаарал бол яг энэ зурган дээр л төвлөрөн цаана юу зургаж байгаа гэдэг бол бидэрт бол зүгээр баримжаагаар орон зайн төсөөллөөрөө явах нь шүү дээ. За тэгээд анхаарлаа энэ юун дээрээ төвлөрүүлээд гэхдээ цаад тэгшим гэдэг бас ойлголтоор зурвал бас. За тэгээд одоо амаа зурж байна. За ерөнхийдөө харахгүй зурж байгаа учраас бас их хаана юу байрлаж байгаа, юу болж байгаа бол гэсэн тийм эргэлзээ бас төрдөг те. За энийг харахгүйгээр сая зурлаа багш нь одоо бүгдээрээ ямар хоосныг харъя. Шал өөр байгааз энэ хоёр дүрс тэгээ ингээд бодит зургийг маазруулаад төсөөлөл хөгжиж байгаа. Энэ дээр бол заавал их зурагтайгаа адилхан байх төстэй байх албагүй гол нь харахгүйгээр зурж байгаа гэдэг нь энэ орон зайн баримжаагаа хөгжүүлж байгаа энэ арга барил. За ингээ нэгтэй харьцсан учраас бүгдээр энэ одоо хүзүү мүзүү одоо юу гэдэг нь дотоо орхисон зүйлүүдээ ингээд нэмээд чимлээд одоо өөрийнхөө сайжруулад бас ингээд зураас нь холбоо зурчин тий. За тэгээд та бүхэнд багш нь хичээлийн эхэнд хэрэглэхдэггүй одоо өнгийн харандаа, фалмастер, өнгийн одоо хэрэгсэл бэлдээрэй гэж хэлсэн байна. За тэгээ энийгээ бас бодит байдал дээр байж болохооргүй одоо заавал одоо хүн одоо юу гэдэг нэг хар шар бор тийм арьстай ч гэдэг юм уу тийм байхааргүйгээр одоо бодиттой бос өнгүүд сонгоод тийм ээ ягаан үстэй ч байдаг юм уу ногоон уруултаач байдаг юм уу тий одоо завсрын гой завсрын өнгүүд байдаг шүү дээ. Тэр өнгүүдийг хэрэглээд одоо бодит байдал дээр заавал байх албагүй тийм өнгүүдэр энийг ингээд будчихъя. За энэ маань одоо яг нөхөрсөг шок гэхээсээ илүүтэй яг тийм бодит байдлын бос өнгүүдийг хэрэглээд ирэхээр зэрэг одоо яг юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо Пикассогийн зурдаг кубист арга барилын зурагтай нэлээд кубизмтэй илүү ойртож ирдэг те. Олон өнгийн бодит байдал дээр байдаггүй тийм өнгүүдээр ингээд илэрхийлж байгаа учраас энэ маань бол одоо юм. Заавал энэ зургийг одоо зурулж байгаа гол онцлог юу вэ гэхээр заавал одоо нэг сайхан зурсан, муухай зурсан гэсэн тийм нэг айдас тэнэглэл би нэг тийм тааруу зурдаг та гэсэн тэнэглэлийг үгүй болгохын тулд энэ арга барилаар зураад авах юм бол яванда тэр нөгөө айдас маань үгүй болоод бүгдээр их гоё одоо өөрийн зурх төрслөх итгэл үнэмшил маань бий болж ирснээр бүтээлцдэхгүй айгүй их сайн хөгждөг байгаа. Тэгэхээр хүүхэд нөгөө би анханасаа л хідэн зураг зураал ирэхээр би анханасаа л муухай зурт авчигээд зураг хайчдаг тийм ээ. Ер нь бол зуран гэдэг маань заавалчгүй зураач болоод зургийн мэрэгжил эзэмшээд байх юу биш. Энэ бол арт гэдэг утгаараа одоо хүний гарын хөдөлгөөн, гарын одоо энэ өндөгнүүд жижиг булчингуудыг хөгжүүлж өгдөг. Тэгээд одоо энэ гарын хөдөлгөөн, бүтээлч сэтгэхгүй эдрийг хөгжүүлдэг ийм одоо тустай хэрэгтэй зүйл байгаа. Тийм болохоор тэр одоо бодит бус өнгөөр одоо ингээд бодит байдал дээр байдаггүй өнгүүд л яваад байна шүү дээ. Арьсан дээр цэнхэр ногоон тий янз янзын өнгө. За багш нь ингээд маш түргэн хугацаанд удаа төрслээд. За энэ зураг маань заавал нэг тийм гоё байхасаа илүүтэй тэр өнгөөр илэрхийлж байгаа учраас янз янзын өнгө оруулаад ингээд бодит байдлаас арай өөрөөр түрүүн эхний арга дээр бол бодит байдлыг зурж үзсэн бол одоо энэ дээр бол хийсвэр сэтгэлгээгээр заавал нэг тийм юу биш өнгөөр ингээд төрслээд ингэж үзүүлэх юм аа. За тэгээд үндсэндээ бол
бодит бус дүрслэлээс үүсэж байна. Одоо яг иймэрхүү байдлаар зурж болох нь шүү дээ. Тэгэхээр бид нар сая энэ хоёр дахь арга маань юу гэхээр одоо энийг харахгүйгээр зурж яах гэхээр зэрэг энэ хоёр яг бодит зурагтаас шал өөр гарч байгаа. Тэгээ энэ өнгө нь хүртлийн одоо янз бүрийн бодит бус өнгөнүүд бодит байдлаар хүнтэй харьцуулах юм бол байхгүй өнгүүдээр ингээд дүрслэхээр зэрэг арай нэг өөр өнцгөөсөн гэж шог зургийг илэрхийлж бас болох юм байна гэсэн санааг харуулахын тулд ийм арга барилыг өгсөн та нарт зааж өгч байна. За тэгээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Мөн та нарт захиж хэлэхэд хичээлээ эхлээд ороод эхлэхээр ангийнхаа найзуудыгаа гэр бүлийнхаа хүмүүсийг судлаад нөхөрсөг шог байдлаар саний хоёр аргаа хэрэглээд зурж дүрсэлж үзцгээгээрэй. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа.